Genau, wir wollen aber gar nicht zu viel sagen. Lasst den Film auf euch wirken und im Anschluss wird Herr Engbert Losen dann etwas dazu. Энэ удаагаар болохоор бид University Irish Theatre юм хэмээх кино төлөвлөлөө. Тэгээд олон үг хэлэхгүйгээр ингэж микрофон ашиглая. Aus Fukushima, von dort aus werdet ihr weitermachen und Informationen dazu könnt ihr auf unserer Homepage und Facebook Thomas Mann, Heinrich Mann, Klaus Mann, Karl von Ossietzky, Walter Benjamin, Stefan Zweig, Alfred Döbling, Ernst Toller, Salomo Friedländer, Anna Seggers. Stefan Zweig, Шатрын тоожч комыг дээр үсэж хийж байгаа. Энэ намайг дамжуулаад илүү тадаг сагч зөвхөн танай харлаа сая еврей хүн байна. Тэгээд шаардлагатай нэг олон одоо еврей одоо хүмүүс Германаас одоо зогтож ичж явсан одоо Америкт болсон хүмүүс явж байгаа. Тэгээд киноны үзээгүйс сая үзэж байна. Тэгээд миний хувьд киноны тухай ярих одоо юу асах зөвхөн киноны тухай яахад бол сая кинонд танай хаалаа. Айгүй зөвхөн кино тайны мэдрэмж юусэн төрөхгүй маш олон талаас ингээд л одоо нэг удаа нэг хүмүүжрэл нэг цэцэг байрал бас ингээд юусэн их нутгаас аваад мэдээж бас над бодлоо энэ хүн Монголд ирсэн бол яг л ийм л байх байсан байх. Тэгэл энэ хүнийг хөдөлж байгаа одоо Бразилийн ард түмний тэр одоо тосгон ирж байгаа намайг харлаа шүү дээ. Яг л манай тийм болдог билээ. Тийм л байдалтай бас тэр хүмүүс хамгийн сайн сайхан түүний өтөж байгаа гэсэн боловч цаг хугацаанд таараагүй тэгээд яг бол бүх сайн сайхан юм ингээд иргэн тайран тэр хүний хүндлэл мөндлөгийг кино хийхээс эхлээд явсан боловч энэ хүнд тийм аз жаргал байж чадсангүй тэр тосгоны үг хэлжсэн их хоронгүй ирээдүйг гэж сайн төгсгөлт нь бас тиймэрхүү хэлбэрээр дуусчих. Тэгэхээр би бол киноны тухай мэдхгүй зүгээр сонсчоод ер нь бол хамгийн сүүлд ага хандлаад ингээд үсийг инлээ гэж сонсчоод гайхажсэн. Ийм мундаг ийм алдартай хүн. Одоо яахаар ага амжилт ямар хэцүү юм дээ л гэж. Тэгээд киноны сайн харлаа. Үнэхээр бич байсан бол одоо хэцүү юм байна. Их орн ингээл тань байлтаа тийм. Тэрийг одоо тэгэл их орноо бас ингээл муулаад явах. Тэр одоо төрсөн нутгаа муулаад явах бас хэцүү юм. Муулах хэцүү, байх хэцүү. Тэгээд энийг киноны туршид одоо тэр нэг ер нь хэцүү үзэх нэг тийм тань амар кинолог биш байлаа. Тэр нь одоо танд өгч байгаа киноны тухай тэр одоо ингэж хэлээд та нар өөрсдөө харлаа ингээд хүний газар хичнээн сайхан хөдлөлөө гэсэн тэгэл систем дуусчээ. За шатрын дараа асуудал. Шатрын тууж зохиолыг 18 онд Монголд хэрэглэгдсэнтэй орчуулдаг. Тэгээд энэ зохиолоо болохоор хамгийн сүүлд бичсэн зохиол нь гэж ярьдаг. Эндээс гэсэн кинодор зүгээр халтал дурдлаа тийм. Яг тэр тухай шатрын туужийг энэ Бразил хотод бичсэн гэж үзсэн. Одоо яг яаж бичсэн гэдгийг бас киноноос олж харах болов уу гэж хүлээлттэй үзсэн. Би бас өөр киног аваад үзсэн. Байсан. Гэхдээ яг шатрын тууж зохиолын тухай бас ярил зүгээр байна тийм. Ер нь яагаад Монголд тэглэн газруудын нуруунд зохиол, утга зохиол цувралынхаа нэг шатрын туужийг гаргаж үзсэн. За энэ зохиол ихтэй одоо үйл явдал хөлөг онгоцны одоо нэг хөлөг онгоц Buenos Aires руу явах гэж байгаа.
дүрсөг хэлдгийг тэгээ сая танаа хадлаа бас одоо Буэнос Айрес руу явж эцээц тэр хүмүүс бол Барселоныг бас орлоо шүү дээ. Тэгээд энэ зохиолыг би уншихаас өмнө манайх чи редакцтай нэг номынхаа тухай ярьдаг. Уншсан өмнө одоо номынхаа тухай яриа, зохиолчийн тухай яриа, зохиолчийн бүтээл ярьдаг. Тэг хятадтай бол еврей хүмүүсийн мэдсэн тэгээд яасан ийсэн гэдэг амьдрал ахуйн тооцоолноор танилцаад ингээд энэ зохиолоо орчуулж гарсан юм аа. Тийм учраас бүдэг бодог ойлголттой байсан. Би нэг танихгүй ихтэй цагтлаа тэр ном урд нь хэлсэн байсан Монголд. Тэгээд тэр номыг уншаад байсан. Тэгээд энэ номыг уншиж байхдаа юу бодсон бэ? Яхаа бол нүний амьдрал энэ ном дотор холилдоод орсон юм байна гэж. Өөрийнхөө амьдралыг тэр чигээр бичдэг. Зарим нь бол зарим нэгэнтэй ингээ холбоод бичдэг л дээ. Тэгээд энэ номд бол бас л одоо өөрийнхөө бодож исэн өөрийнхөө одоо амьдралын тухай ойлголтууд нэлээд байнуудаа гэж бодож исэн. Тэгээд сая хамгийн сүүл бичсэн зохиолуудаа 100 гарах номс юм жижиг ном байгаа. Тэгээд хамгийн сүүлийн ном бичсэн. За энэ ном дээр бол ерөнхийдөө миний ойлгож байгаа бол хичнээн авьяастай, хичнээн чадвартай хүн байлаа гэсэн. Тэнийг бол өөрөөр ёс суртахуугүй бол тэгээд тэгэхээр одоо аимшиг байх юм аа. Тэгэхээр одоо дэлхийн аврал шатарчин одоо хүнтэй тоглосон тоглолтын тухай тэр хөлөө утсан дээр тэгээд ер нь уншихад бол их богдох юм л доо. Нэлээд бодуулах юм гарах байх ялангуяа одоо тийм нэг талын одоо жишээлбэл авьяас гэх юм уу зөвхөн одоо бид чинь аюул тийм авьяасаар гэх бахах авьяасаар бүх юм ингэж харуулж байгаа л тэр бол тэгэхээр бас тийм биш юм байна гэх юм. Яг л одоо хэл ойлгох байх та юм байна. Намайг гол өгүүлэгч би гэдэг хүн яг энэ түүхийг өгүүлж байгаа тэр хөлөө утсан дээр явдлын нэг хүмүүр байгаа. Гэтэл нөгөө төр нь болохоор Мирко Чинтович гэдэг тэр нь болохоор яг түрүүнд дурсан дэлхийн шатны тэгэхээр одоо тэр хүн бол яг дэлхийн аврагчдсан хэлбэрээр ерөөсөө одоо ингэ шатны дурсан биш юм даа. Миний ойлгосон бол зүгээр л ингэ шаанд болдог. Гэтэл нөгөө юм сэтгэл зүрэхгүй гэх юм уу. Зөвхөн ингэ логик ухаанаар л бодвол тэр шатрыг сайн тоглоод тэгээд дээр нь мөнгөний төлөв тоглодог. Шатарчин ингээд энэ шатар гэдэг толгойн хөндлөөд явуулдаг л мөнгөний төлөв ингэ тоглождаг юм. Зөвхөн увайгүй нөгөө одоо гурав дахь нь болохоор доктор гэдэг энэ нь болохоор ингэ судлаач. Ер нь бол ингэ студент цагаар өөрийгөө доктор байгаад хэлсэн гэж бодсон юм лээ тийм. Тэр нь бол бас шатар бол бас амьдралын аварсан гэж болохоор юм л. Тэгэхдээ одоо зохиолын бүгдийг ярьж чадчих байсан юм тийм. Тэгээд одоо монд киноч хүн сууж одоо түрүү биесэн зохиолыг орос хэл дээр, монгол хэл дээр, англи хэл дээр уншижсэн. Тэгээд ер нь бас кино өөрөө хийдэг хүн байгаа тэгэхээр магадгүй энэ ярианд оролцох их зүгээр байна. За энэ сайхан кино үзүүлсэнд манай геологийн тадаралын хэрэглээ. За би кино найруулагч гэж юм байна. Энэ хөтөлбөр бол намайг Москвад ирээд байхад нэмцээс ирээд дандаа тэр муугаа явдаг байсан. Би энэ зэрэгтэй танилцсан түүхүүд саний байгаа л да. Би 10 жилийн хүүхэд байхдаа Моцарт тамхи татдаг байхгүй юу? Жолон давж. Тэгээд найруу ороход тамхи аваад тэгээ манай таврын дээрээс төгөлдөр хооронд нэг хавцсан ном байсан. Тэгээ би аваад орсон тэгээд яасан ч юм уу гэж. Бараг цаг гараа 2 цаг жолон зурсан баг. Хайртай дуртайгаа байсан. Балиулыг ингээд тэмүүлж явж лээ. Балиулын үнсээр давтаавал хайсан тамхины шин түүгээд
одоо тэр пандисн дээр пандисны дондоо одоо шалан дээр гişсэн гутлын мөрийн тэмрээд нэг юм ахны тухай байсан гэдэгтээ захооч нэг би сайн мэдэхгүй нэг гэсэн чинь хөө цаавал чи ямар номсон чараа Стефан Зэгийн танихгүй ихтэй захил гэж надад ч байдгийг. Тэгээд өөрөө би намсрын хандаад чилээ гэдэг чинь нэг шинжлэх ухааны хэлэлцээ өөрийгөө хаваас бодсоос мама папа гэдэг утсан юм. Тэгээд миний анх авсэл дээр уншиж үзсэн ном бол энэ байна танихгүй ихтэй захил. Зүйн төрмавэлд уншиж хаад үйл явдлаас байхгүй байна. Тэгээд хаад гоо ордоогоо шатцоо машинаар явах хэмээрсэн байхгүй. Дандаа үнэтэй дотоод сэтгэл, дотоод хүүрнэл, дотоод одоо шандал одоо хаанаас тийм үг олдгийг тийм ээ. Зарим юу дээр Монгол дээр бас зарим очоод бас зарим сэтгэл бас хүрдгүү. Тийм очоод биелдээ яг авсан дээр уншихаас өөр. Энэ шатрын тоожрол хамгийн сүүлд хэлэгдсэн байгаа нэг хөтөг хэвлэг компани нэрээс орчуулах сайтай болсон байна лээ. Одоо энэ номын гээд фашизмтай гайхалтай холбож ярих асуудал бол сэтгэл үзүүлэлтээр ярьж байгаа энэ асуудал бол тэндээс өсөлтөө. Гэхдээ өнөөдөр бид нар ямар нэгэн ном унших, ямар нэгэн номыг одоо уншихдаа бусдаа нэг номын тухай ярихдаа өнөөдөр биднэрт энэ ном ямар хэрэгтэй. Өнөөдөр бид нар энэ бидний асуудал өнөө үеийн талаас нь хүн харж тэгжиж хүн өөрийн одоо өөртөө шингээж тэр номыг өөрийн хүртэл болгодог гэж бодож байгаа учраас одоо тэр дэлхийн хоёрдугаар дайны тухай ном биш, гитлерийн тухай ном биш. Ерөөсөө бидний дунд байдаг хүмүүс энэ хоорондын харилцаа яг л тэр гарч байна. Гэхдээ энэ одоо чи сая кинодэр хэлсэн юм. Ерөнхийдөө би нэг зохиол бичиж байгаа. Гэхдээ хүмүүст хийсвэр санагдах байх гэдэг. Яг тэр үгний дараа би яг бас нэлээд нэрхцүүлсэн. Ягаад тэр эхлээд уншихад бол зүгээр л нэг шатар тоглож байгаа хүний тухай ч юм уу зүгээр л ингээл эдгээр дүртэй тоож дахиад уншихад ахаад кинонотой холбоо бодохоор ер нь ихэнхдээ л бид ямар нэг зүйлийг харж юм уу барьж тэрдээ их зүйлшэл тэнийг л тэгэхээр бол энэ доктор Бэжсэн өнөөдөр шатрыг өөрөндөө барьж тоглохгүй зүгээр ингээд төсөөлөлтөө ингээд шатрыг бий болгоод тэгээд нүгээр өөрийнхөө эсрэг тоглоод тэр чинь нэг ер нь бол ингээд болчин бие бэлтрүү эсвэл оюун ухаан гэдэг юм баг тэр нэг чентавштай байгаа болов гэж би харсан. Гэхдээ ерөнхийдөө бас ерөнхийдөө нэхэд бол эцэн яхад бол нөгөө хийсвэр зүйл бодит зүйл яаж чадах уу тэгээд оюун ухаан зүгээр бие бэлтрүү гэдэг нэг тийм асуудлаас нэлээд байгаа болов гэж бодсон. Жишээлбэл би одоо намайг шавт хийж бодъё. Тэгэхэд би өөрийгөө ингэж явуулах чадахгүй хаа. Хүн зохиол уншихад өөртөө холбоотой шүү дээ. Тэгэхэд энэ хүн ямар мундаг вэ те? Одоо тэр азар одоо ингэ ховхос өрөөнд хүний чинь олон хоног харж хүн чинь солиорч байна. Бас юу ч харагдах юм байх. Нэг юу ч үгүй жолч гэдэг юм гээд өөр юу ч байх. Хинтэж уулзахгүй, хинтэж ярихгүй. Инхээр өсөв дараа солиорч юм байна. Яг тэр үнээс одоо мэдүүлэг авдаг. Тийм л арга байдгийг байл та. Гэтэл тэр хүн яаж нэг азар нэг бүлэглэл өрөөнд байж байгаа бидний хамаагаас ном авсан чинь тэр шатрын ном байдаг. Шатрын бодлого. Тэгэл тэр номтойгоо зурлалчихсан. Тэгсээр тэр чинь дэлхийн амрын одоо нүүдлүүдийн яс тийм ном байл та. Тэгээд эхлээд тэргээр тоглоолоос тэгэл дандаа нэг талаас тоглоо. Тэгэхээр хүний нэг талын ухаан зөвхөн нэг талаар яах юм бол одоо хүн солиорч байна. Тэгэхээр сүүлдээ өөртөө тоглож гисэн. Тэгээд тэр энэ чиг сайн юм биш. Хүн өөртөө тоглох. Тэргээр өөрийгөө аврах гэж. Тиймэрхүү юмнууд бас их хүнд дараа бодвочтой зарагдсан шүү. Гэтэ надад болохоор яг уншихад бол яг
тэрнээсээ илүүгээр бол төгс хүн гэж бол байдаг гэсэн тийм бодол санааг хэлсэн юм шиг. Яг ингээд Стефан Zweig-ийн амьдралыг ингээд судлаад үзэх юм бол өөрөө ингээд бас тийм хоёр их нэртэйс тэгээд өөрөө сайн хүрээж чадаагүй бас ингээд кинонд харуулж байгаа. Тэгээд ер нь сүүлийн зохиол гэж байгаа яг тухайн өөрөө айгуу тийм хүн депрессэнд орсон байсан. Өөрөө айгуу тийм хэцүү байдалтай байж байхдаа ерөөсөө тэр амьдралынхаа үзэн хамгийн тэр зовлон тэр одоо шаналл бүгдийг ингээд одоо гаргаж чагаад бичсэн. Тэгээд ерөнхийдөө бас тэр өөрийнхөө амьдралыг айгуу гаргасан юм шиг санагдсан надад. Хүн ямар нэгэн номыг уншихад өөртөө юу тусгаж авч байгаагаас тэр хүн тэр номыг хэрэг ойлгосон нь илүү одоо хэмжигдэх юм болов уу гэж боддог. Тэрнээс биш тэгсийг нэлээд нэг 2 дугаар дайны тэгээд ингэчихсэн нэлээгээд өөр юмны тухай тийм одоо юу гэх юм биш. Ерөөсөө яг дунд нь өөрөө яг өөртөө хамаатуулж асуудлыг одоо яриад хэлэх юм бол за би энэ хүн бол энэ номыг одоо сериус нь уншсан байна гэдэг ийм л юу боддог л доо. Тийм учраас нэг өөрөө ямар ч хамаагүй тэгээд нэг өөр юмны тухай ярих гэхээр чи тэр яриа ярьж байгаа нэг тийм амтгүй болчихдаг тийм юу болдог л доо. Тийм учраас энэ ном бол би нэг их таймтай фашизмын тухай бас биш юм аа. Хамаар үзээрэй. Яг л бидний иргэн тойронд байдаг бидний заримдаа одоо гайхдаг юмнуудыг тэр хүн юу гэж боддгоо бичсэн байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо манай Монголын суужаад бас тэр хаяг шатар тоглолт. Жишээлбэл шатар бол одоо тийм шатар тоглосон ухаантай биш үү? Одоо энэ тэр үжигөө бичдэг. Бүү бараг л тэггүй гэж. Өөрөөр шатар тоглохоор бол ямар нэгэн зорилгоо илүүж чаддаггүй. Шатар тоглоно гэдэг маань одоо ямар нэгэн бүтээл гардаггүй тийм ээ. Энэ бол одоо тийм яхаа тоглоом гэдэг бол тоглоом. Тэгэхээр зарим хүмүүс одоо шийдэл ямар нэгэн одоо ингээл юм цээжлээ одоо цээжлэх юм яадаг бол аюу мундаг ухаантай. Тэгэл айко гэж ингээл ярьдаг шүү дээ. Тийм биш юм байлээ. Ямар ч байсан гэсэн эрүүл ухаан гэдэг бол хамгийн чухал юм уу гэж бодогдсон да. За, хүртээс нь явж байсан баярлалаа. Өнөөдөр Москва дэх хэвлэлийн газар Texas клубийн хөтөлбөрийн зохион байгуулж байгаа. Шатлын тууш ном болохоор 2018 оны тусгай зургийн хамгийн ихнийх нь ном болж гарсан. Энэ ном болохоор Гёте институтийн бичлэгээр гарсан байна. Тэгээд та бүхэн өнөөдөр өсөн сэтгэлээ хаваалцаад тэр Гёте институтийн танилцуулга болон гоох юмудаас бэлдсэн байгаа гэж үлдээтэй оролцоорой гэж байна. За тэгэхээр бүгдээ идэвхтэй гарч яриараа гарч ирээ. За тэгэхээр Стефан Zweig-ийг бүгдээ мэдж байгаа манай зохиолч тийм одоо Монгол дээр болохоор эмэгтэйний амьдралын 24 цаг за тэгээд танихгүй эмэгтэй цагт хэмэд зохиолууд нэг юм бодоод боловсролын савдаг уран зохиолын нөгөө төвөрт нь багцсан байгаа шүү дээ. Тэгээд эдгээрээс бид нар танил болсон. За тэгээд намтрыг нь би бас тодорхой дурдъя гэж бодож байна. Тэгэхээр зохиолч маань 16 наснда шүлгийнхаа төврийг анх гаргаж ирсэн. 18 наснда философийн докторийн зэрэг хамгаалсан юм мундаг юм билээ. Тэгээд өөрөө еврей гаралтай. Тэгээд чинэлэг айл өсч төрсөн, өсч тойрсон. За тэгээд 20 нас хүрээд гадаад орноо одоо ингээд Гитлерийн нацистуудаас цутаагаад нэлийн дөрвж явсан билээ. Тэгэхээр Америк руу, за Англи руу, Бразил руу гэх мэт ингээд Европ, Бразил тэгээд Африкийн улсуудаар ингээд дөрвж явсан. Ийм тохиолж байгаа. Тэгэхээр нэг онцлог нь болохоор яг дөрвж явах хугацаанд шатлын тууш гэдэг юм ном бичсэн байгаа. За тэгээд зохиол бүтээлээ төрөвхөх хажуугаар сэтгүүлчийн ажил хийж исэн. Тэгээд нэгдүгээр дайнаас хойш Европт хамгийн их уншигдж байгаа тийм зохиолч болж исэн. Одоо бол Герман болон Австрид тийм өөрөөх нь одоо энэ шатлын тууш гэдэг зохиол нь уран зохиолын хичээлийн хөтөлбөр зүйээс багцсан гэдэг юм биш. Тэгээд яг юу номдоо байсан бэ гэдэг талаар айлтгуулаад байна. За би англи хэлээр Петр Гейн
яаж гаргасан хянаж гаргасан тийм ээ 52 дахь хууль руу 2004 онд гарсан хууль байсан. За тэгээд энэ хууль дээр яг ямар үйл явц явуулж байгаа гэдгийг бол ерөнхийдөө бүх юм адилхан. За Нью-Йоркоос Буэнос Айресээр бүр Монголын онгоцон дээр болж байгаа үйл явдал. За мэдээж хэрэг би. За мэдээж хэрэг дөрвөн гол дүр байгаа шүү дээ тийм ээ. Чинтавик, Доктор Би, би тэгээд хин корнер тийм ээ. Инженер зам. За энэ бол энэ хүн болох маань өөр өөр ингэсэн зан характертай. Энэ дөрвөн дүр дээр бид хинбэ ямар хүмүүс вэ гэдгийг бас харж байна. За нэгт доктор би бол өөрөө дайны одоо Холокост тийм ээ Гитлерийн хэлбэрдүүлэлтийн үеийн дүрхэж. Энэ хүн бол байнга ийм байдаг. За хоёрт Чинтавик би бол танай зарим нэг юм магадгүй томчрог амьдрах бяцхан орлог гэх ном ирсэн байх тийм үү. За тэр номон дээр юу гэж гардаг вэ гэхээр ерөнхийдөө бид дэндүү олон зүйлийн талаар анхаарал тавьдаг. Дэндүү олон зүйлийн талаар санаа зовдөг тийм ээ. Тийм байгаа цагт бид нэр ерөөсөө л нийгэмд байдаг энгийн хүн. Амжилтанд хүрж байгаа амжилтанд хүрээд байгаа тэдгээр хүмүүс маань нийгэмд ондоо хүн байхаас ичдэггүй айдаггүй хүмүүсийн амжилтанд хүрдэгэ гэсэн юм бид гол утга санаа гаргадаг шүү дээ. Амжилт амьдрах бяцхан дээр. Англиар юу гэдэг вэ? The Essential Arts of Marketing FCK тийм ээ. За тэгээд за хадвар явууч. Тэг би хүмүүс тэр би энэ номоос ойлгосон зүйл хүмүүс хэлээч гэвэл би яг юу хэлэх вэ гэдгийг хэлье гэж гарч ирсэн байхгүй. За тэгээд тэр бодлоо маш томчоор хэлье. Бас хэлсэн. Асуулт авахын тулд би нэг хоёр асуултыг дотор интро хийе гэсэн тийм. Тэр бол би асуултын дагуу зүгээр энэ номыг би уушаад ийм марсан. Тэгээд та нар тэрийг бодож яваарай гэж тэгжил хэлэх гэсэн. За тэгээд миний энэ номоос уншаад ойлгосон юм бол тарайн талбайд өндөр ургасан ус төрүүлж ядагддаг. Еврейчүүд гэдэг юм уу тийм Ломбардыг хамгийн анх еврейчүүд зохион байгуулсан. Юу еврей хүн санаачилсан. Тэгээд Ломбардны эзэн бол Англиа хандлан амьдардаг. Хамгийн анхны атомын бомбыг еврей хүн зохион байгуулсан. Тэгээд ураны 1 грамм атомыг задлах 1 грамм метаныг шатахаас 28 сая дахин их шатлалтын улаан ялгардаг. Их мэтлэн. Тэгээд өөрчлөлт зүйлүүдээ анхаарал баярлалаа. Маш сайн бодож тулгуурлаж энэ өөрөөсөө шийдэл гаргаж фэрлэг учраас би шатрыг амьдралтай илүү зөвлөдөг. Диж болсон юм дээр гэрээд шатрын төршөөс би амьдралтай илүү олж анх бодсон. Ог бараг шатрын талаар нэг орохгүй болж үзсэн. Тэгээд намаа нэг гэсэн чи шатрын тухай зүгээр дөрөв хоёр хүний хооронд шатар мууж тэр үйлдэлтэй бүх зүйлээ гаргаад ирчихсэн. Бүх зүйлээ гол санаа сэдв бүгдийг гаргаад өгсөн байсан. Залуус байдаг ч гэсэн ардын заавал амжилт авах хэрэгтэй. Тэгэхээр юу золиослж ямар амжилт олох вэ гэдэг маань тухайн хүний одоо оюун бодлоос шалтгаална гэж би дүгнсэн. Гэхдээ заавал одоо хожигдох биш. Хожоод би бас тэр тоглолтноос юуг одоо сурч мэдсэн дээ. Надад ямар нэгэн даваа тал байсан уу гэдгийг бас тунгааж явах хэрэгтэй. Тэгээд ангал заавал очихын төлөө байх ёстой. Тэр залуу хүмүүс илүү их мөрөөдөлтөй, илүү их зүйлийг сурч мэдэх юм байна. Хичээгээрэй гэж та бүхэндээ хэлмээр байна. Баярлалаа. Шатны тооцоо ингээд хаа цагаан гэх юм хоёр талын хэдэн үнэлэлтэй талаар оролцсондээ мөдийн нэг хүний өвчин баггүй гэсэн. Гэхдээ өвчин гэж бодоход маш олон зохиолч маш олон хүмүүс юм өвчнөд сэтгэцээ өвч маа бич нэг юм өвчтэй. Энэ bipolar disorder гэдэг нь тийм. Тэгээд энэ нь хэдэн юмыг хэд болно хоёр талаас нь хадгалах юм өвчин баггүй. Тэгээд сайнаас нь муугаас нь өвчтэй заргалтай эсвэл яг depression гэж ярьдаг тэр яахгүй. Тэгэхээр тийм тооцоо гэсэн ийм зүйл яаж байгаа. Гэхдээ энэ нь болохоор энэ зүйлийг энэ хүн дотроо байсан манай гэх юм их өрдмөс нэгцэн. Гэхдээ энэ өрдмөс биш л дээ. Ийсэн зүгээр тийм бизнесний өнгөөр их заргалтай. Яг үл энэ өвчтэй яг гэдэг бас өөр их гэдэг хамгийн сайхан юм гэдэг. Тэгээд тийм тооцоог Стефан зэрэг надад их таалагддаг. Би өөр нэг зүйлийг уушаад өөрөөлж ирсэн. Тэгээд миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр зохиол уншихтаа
өөрсдөө уншиж өгсөн зүйлээ ярьсан. Гэхдээ бүр ингээд юу танад түрнэсэндээ бигс хөө энэ тэрэг тэгэхээр нэг бол ихний бигсээ хөдлөх хэрэгтэй. Эсвэл бигсээ бодоод авахгүй зөвхөн нэг тэмдэглэл ярьдаг. Ийм хөдөлгөөс илүү цаагаар яаж яах вэ гэж ярьдیں۔ Би өөрөө зохиол оролцдог байхгүй зохиол бичгээд зохиол бичгийн тулд би өөрөө ингээд бодлоо. Тэгэхээр зохиолын бичгийн тулд зохиолын юу гэдгийг анхаарахгүй яаж гэдгийг харах хэрэгтэй байхгүй. Зохиолын юу өгөх вэ гэсэн зүйлд явахтан ч ярилцдаг юм дээр. Зохиолыг би яаж хийх вэ? Яаж ярина гэж гарахгүй гэж яддаг учраас та нар юу биш яаж гарсан юм дээр ийм бодож хэлэхээр за энийг хийсэн юм байлаа. Чиндооч болохоор зэрэг гоцхон байхгүй юу? Идеал доктор би болохоор энэ номыг харж иж тэр бүр талхаар тэр дүрсийг хийж байгаа өөрөө тархин сулгасан. Тийм учраас энэ хоёрыг эсрэгээр нь бодоод байгаа. Тэгээд эцэстээ болохоор идеал матер 2 гэдэг чинь идеал гэдэг нь болохоор чи зөвхөн бодож байгаа учраас энэ сав байгаа. Тэг чи бодоход энэ сав очиж байгаа гараад байна. Энэ сав байгаа учраас матер нь болохоор энэ сав байгаа учраас би үүнийг харж байна. Иймгээр ялгаатай байхгүй. Тэгээд энэ хоёр бол хоорондоо байгальтай одоо сайн муу хоёрыг нэг жин дээр тэнцэж бидний амьдрал явдаг шүү дээ. Яг ийм үзэл. Тэгээд доктор Б-ийн донтолтын талаар хэрэг донтолт гэдэг чинь хитрхи нэг их зүйлийн хитэйсэн хөлбөр бол донтолт тийм. Нэг зүйлийг бүр хитрхи ингээ өөртөө байлгах. Тэгвэл тэр хүний ганцаар л том жишээ хийсэн шүү дээ. Хоос орон зай тийм. Бид нэр одоо ингээ хоосон харангуйгаас айдгүйгээс харангуй төв байгаас гэдэг шүү дээ. Эсвэл орны нэг болон тэгчж байгаа хэвлэн унтрахаар ард юу гол гэж айдаг шиг тийм. Энд чинь бидний энэ айдас чинь бидний нөгөө ганцаарх гэдэг юмтай таачдаг. Тэгэхээр 5:40 навш ирээд 6 цагаар бид нэр ажиллаж байгаа юм. Өдөржингөө ажиллаж байгаа 5:30-ээр бод. За тэгээд ерөнхийдөө би нэг 24 хоног ажилладаг тэр хугацаануудад би тэр хятадуудтайгаа яг үүндээ ойлгочихсон. Тэгээ Монгол байгаа хүмүүстэй WeChat болон Facebook-оор хичнээн харилцаж хичнээн ингээд тийм нэг пост зүйл хийсэн надад ч тэр мэдчихгүй. Би яг тэр мөчөд ингээд маш их хүмүүс нэг юм болтой ингээд надад анцаарч үзсэн. Би үүнийг батлах гэсэн байхгүй. Яг тэр үед ингээд тийм хөвөлцөх болон харилцах нь ягаад чухал юм бэ гэсэн юм. Яг тийм үнцгээс нэг ойлгож авсан. За тэгэхээр хүн яаж хөө дотоод сэтгэлийн амтан байхгүй тэр нэг өрөөнд тэр нэг ингээд ганцаардаад ямар ч амир юм харилцаагүй хэвтэр номж байхгүй байх нь тэр нөгөө нэг хичнээн тарчлуулж бие махбодын зовлон эзэлснээр илүү хүнд байгаа байхгүй сэтгэлийн зовлон бүр тийм амар ганцуурмаар тийм тэр ганцаард нь тэр хүн бол яаж ч сэтгэлийн амтан тэр ганцаардах нь тэр нөгөө биеэр гэсэн зовлонгоос илүү хүнд байгаа байхгүй. Тэгээд бас нэг ярих гэсэн зүйл нь юм бэ гэхээр ганцаар гэхэд зүйлийг аягүй ярьж байна л да. Тийм ганцаараа байхын хөл өөрөө ганцаардах гэж хэлэхгүй дээ. Олон хүн донд модууч ганцаардах юм бол ганцаард байж болох юм. Ганцаар байхдаа ганцаараа байхдаа хүн ер нь өөрийгөө олох хэрэгтэй. Ганцаараа байх тийм өөр зүйл биш дээ. Тэгээ бусдад ч гэсэн аягүй хүрсэн хамгийн их олон лайктай нээсэн. Тэгээд их баяртай.